Нэг үе траншны гих тодтголтой хүүхэд багчууд төдийгүй насанд хүрсэн хүмүүсгээд нийгмийн тусгай давхарга бий болсон байсан. Үүнд бага насны буюу өсвөр насны хүүхдүүд дийлэнх хувийг эзэлдэг нь хэн бүхний сэтгэлийг зовирлуулдаг асуудал болоод байсан юм а. Иймд төр засаг болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон нэгжүүд нэгдэж тэдний төлөө нийгмийн чиглэлүүрийн арга хэмжээ хэрэгжүүлж ирснээр байдал дээрцэн гэж хэлгээд болох нэ. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу хараа хяналтгүй хүүхдүүдэд чиглэсэн олон талт арга хэмжээ хэрэгжүүлж аль биесны бүртгэл судалгаанд хамрагдсан байсан тэнэмэл гих тодтголтой 157 хүүхдээс 136 хөтөлбөрт хамрагдан өөрийн гэр бүл дээрээ очжээ. Хүүхдүүд шууд гэр бүлд нь хүлээлгэн өгөх биш, тэдэнд чиглэсэн халамж, боловсрол, эрүүл мэнд, бичиг баримтжуулах, мөн сэтгэл зүйн нөлөөлөл ингээд чиглэлүүрийн үйл ажиллагаа энэ хөтөлбөрийн хүрээнд багтаж байгаа юм а. 70 орчим хувь нь бол яг гэртээ гэр бүлтэйгээ хамт байгаа. За сургууль завсарсан хүүхдүүдийн хувьд болохоор алтан бус болоод ерөнхий боловсролын сургууль, тусгай сургууль гэж нийтдээ бол 43% нь болохоор яг ингээ боловсролын үйлчлэгэнд хамрагдаад ингээ сургууль соёлдоо явж байгаа. 2011 оны 11-р сараас эхлэн хэрэгжсэн хараа хяналтгүй хүүхдүүдэд чиглэсэн богино хэмжээний хөтөлбөр эхний алхам маань тэнэх зуршилтай болсон хүүхдүүдийн ихэнх тохиолдолд сугалдагт газруудаар буюу худалдааны захууд, траншен, бисэд тоглоомын газрууд зэргээр томоохон бүртгэлийг явуулж дээрх тоон дүнг гаргасан хэдий ч нийтдээ 300 гаруй гэр орноосоо дайжсан эцэг их асран хамгаалагчийн хараа хяналт байхгүй тийм хүүхдүүд байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байдаг байна. Тэгвэл судалгаанд бүртгэгдсэн мөртлөө хөтөлбөрт хамрагдаагүй үлдсэн 67 хүүхдүүд яагаад хамрагдах боломжгүй байсныг тодруулахад эдгээр хүүхдүүдийн хувьд бол 2-оос дээш жил тэнцэрсэн. Тэдний зан үйлийн хувьд бол тэнэх дуршил гэдэг зүйлд орчихсон. Энэ дуршлыг найрлахын тулд бид нэр 5 сарын хугацаанд үйлчлэг үзүүлээд үр дүнд хүрэхгүй. Харин яг тэнсэн жилийн хугацаатай адилхан 2, 5, 6 жилийн хугацаанд тэр хүүхдүүдтэй байнга ажиллаж сэтгэл зүйн зан үйлийг нь өөрчлөх хэдгээр сургалт нөлөөллийн ажил хийгдэж эдгээр хүүхдүүд тэнэх дуршил нь зан үйл нь нэг гэсэн эерэг болно, өөрчлөгдөнө л гэсэн. Хараа хяналтгүй хүүхдүүдийн насны хувьд 2-оос 18 насны хүүхдүүд байдаг бол дийлэнх буюу 43%-ийг 15-аас 17 насны өсвөр насны хүүхдүүд эзлэж байна. Хөтөлбөрт ажлын хүрээнд нийтдээ 8 агентлаг 5 төрлийн бас байгууллагууд ажиллаж цааш хэрэгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр алжээ. Энэ удаад тэд 2 болон түүнээс дээш жил гэр орноосоо дайжсан томчуудын хараа хяналтаас хол байсан. Өөрөөр хэлбэл тэнэх зуршилт нэгэнт авсан хүүхдүүдэд хандсан нөлөөллийн ажлуудыг төлхөө хийхээр болж байна.